Налах дүүрэг маань бол анх Улаанбаатар хотыг нүүрсээр хангах налахын уурхай зориултаар анх үүсч хөгжиж исэн. Төвөөсгтээ Даваажав Баатрийн гавьяат уурхай чинь хөдөлмөрийн Баатар уурхай чинь өшөөтэй нийт 43 мянган хүн амьдардаг. Албан бусаар бол 90 мянга хүрдэг гэж байна. 8 хороотой Улаанбаатар хотоос 30-аад км-ийн сайхан саруул дүүрэг байж байгаа. Эдийн засгийн тусгай бүсгүүл байгуулагдаад дотгон суурин захиж томилогдсон. Аж үйлдвэрийн технологийн парктай хүнд үйлдвэрлэлийн. За тэгээ Улаанбаатар хотын дагуул хот болж баруун талаас ирж байгаа ачааллыг хуваалцах үйлдвэрлэлийн төв байх, дагуул хот байх ийм ач холбогдолтой юм нутаг байж байгаа. Нийслэлийн нэгдүгээр орлогч даваа талаа даргаыг баг үргэлжлэхүүний хамт манай дүүрэг дээр ирж ажиллаж байгаа манай дүүргийн тулгымцсан асуудлуудыг сонсож байгаа баярлалаа. Нийслэлийн усан дүүргийн маань нэг Улаанбаатар хотод хамгийн ойр одоо Ансагцсан 3-ынхаа нэг дүүрэг гэж явдаг. Уул уурхайг төсгөлсөн хуучны одоо шилний үйлдвэр уурхайн завод, шохон завод, шилний үйлдвэр уурхай гэдэг гэх мэтчлэн одоо тэр ажилчдын орион болж одоо үүсчихсэн налах он өнөөдөр бараг 90 гаруй мянган хүн амтай. За албан ёс сурвалжыг 40 гаруй мянган хүн амтай ийм том суурьшлийн бүс бий болсон. Тулгамжийн асуудлууд бол маш олон байна. Бид нар одоо дид бүтцийн асуудлууд дээр нэлээд анхаарч байна. За манай дулааны станц бол 69 мегаваттын хүчин чадалтай боловч яг үндсэн одоо хүчин чадалтай хүрч ажиллаж чаддгүй 100 бол асуудалтай. Өвөлбөр байнгын аваарын байдалтай манай дүүрэг ажиллаж байгаа. Дээрээс нь цэвэр усны асуудал, шичм хүчний асуудал гэдэг энэ дид бүтцийн асуудлууд дээр бид нар энэ 4 жил томоохон өөрчлөлтүүдийг авчирч хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон сууцны төслүүд төлбөрүүдийг хэрэгжүүлэх ийм томоохон ажлуудыг хийгээ явж байна.